За бид урьд өмнө байгаагүйгээр хурдцтай өөрчлөгдөж байгаа дижитал ертөнцид амьдарч байна. Энэ хөгжил шүүхийн салбарыг орхисонгүй, хиймэл оюун ухаан шүүхийн процесст нэвтэрч шин шат руу ахиулж байгаа юм а. Үүний хэрээр шүүхийн цахим шилжилт, хиймэл оюуныг ашиглах, мэдээллийн аюулгүй байдал, шүүхийн ил тод байдал, хүний нөөцийн чадвах зэрэгт шин шаардлагууд тулгарч байна. За шүүхийн хараат бус байдал ба цахимжилт сэдвийн доор Улаанбаатар хотноо Армени, Эстони, Индонез, Казахстан, Кыргызстан, Молдов, Узбекистан, Серб, Америк нэгдсэн улс зэрэг 10 орны 80 шүүгч шүүхийн салбарын удирдлага захиргааны ажилтнууд чууллаа. Нэг хэрэгээр шүүхэд дуудаглаа гэхэд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байж асуудлаа шийдүүлдэг. Ялангуяа манай улсад шүүгчийн ачаалал их, хэрэгтэй уншиж танилцсан гэд маш их хугацаа зарцуулдаг. Харин орчин үед энэ ажлыг хиймэл оюунаар хийлэгдэг улс орнууд бий болжээ. Жишээлбэл Казахстаны шүүх үйл ажиллагааныхаа 98% хиймэл оюун дижиталчлалыг нэвтрүүлсэн гэлээ. Манай улсын шүүх дижиталчлалаараа дэлхийд эхний дөрөвт багтдаг. Бид аль хэдийн 2006 оноос эхлэн захимаар бүх шийдвэрээ танилцуулдаг болсон. Харин одоо шүүгч бүр хиймэл оюуны үйл ажиллагааг ашиглаж байна. Шүүгч бүр туслах чатботтой. Хиймэл оюун хэрэгтэй танилцаад эргэцэн хүрээнд тийм үгүй гэдэг л шийдвэр гаргадаг. За үүн дээр үндэслээд эцсийн шийдвэрийг шүүгч л гаргадаг. Ер нь цаашид хиймэл оюун шүүхэд нэвтрэхэд эрсдэлтэй гэж би лав бодохгүй байна. За эцсийн цэгийг шүүгч хизээд хатгасаар болно. Америк нэгдсэн улсын нээлттэй дэлхийн хөтөлбөр дэлхийд даяар төгсөгчдийн сүлжээ бүрдүүллээ. За бүгд ардчлалыг дэмжигчид байгаа учраас хараат бус шүүхийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Шүүхийн цахим шилжилт өнөөдөр дэлхийд дахинд нэвтэрч байгаа хэдий ч 21 аймагтай нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг тархаа бодрохаа Монголын соёлд яаж хэрхэн хүрсэн дээрээ буух вэ гэдгийг сайтар тунгаах шаардлагатай гэж шүүхийн их сурвалжууд хэлж байлаа. Кибер аюулгүй байдлаа хангах, бодлогоо тодорхойлох нь цаашдын Монголын шүүхийн том зорилго болох нэ. Жишээлбэл хүмүүс кибер аюулгүй байдал гэж ярихаар технологийн асуудал гэж ойлгоод идэгин. Технологийн асуудал хамгийн нэгдүгээр асуудал ерөөсөө биш. Энд бол мэдээж төсөв санхүүгөөс гадна хүний хандлага, мэдлэг, ур чадвар аягүй чухал. Тэгэхээр энд манлайлагч шүүгч нар энэ кибер аюулгүй байдлыг бий болгоход шүүгч нар өөрснийхөө зүгээс ямар хүчин чармаалт гаргах ёстой юм бэ гэдэг нь аягүй чухал. Одоо ч олон хүн шүүхийн тогтоол, бичиг баримтаа удаан хүлээх, хуулийн хугацаанд баригдаж байгаа ч шүүхийн үйл ажиллагааны удаашрлаас шалтгаалan хөөн хэлэлцэх хугацаа дуусах, эрхэн зөрчигдөх нөхцөл үүссээр байна. Харин цахим шилжилт, хиймэл оюун ухаан нь энэхүү хүндрэл бэрхшээлүүдийг шийдэх гарц бөгөөд шийдвэр гаргалтыг түргэсгэж, мэдээллийг хүртээмжтэй нээлттэй болгож, иргэдийн эрхийг цаг алдалгүй хангах боломжийг бүрдүүлж байна.